Төв Азийн улс орнууд тэр дундаа Тажикстан улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэж болох үүднээс Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өгөх бүгд найрамдах Тажикстан улсын ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтооснаас хойш манай улсаас анх удаа ерөнхийлөгч төрийн айлчлал хийж байгаа юм. Уулс нуруудын дунд орших Тажикстаныг зорин мордсон Монголын ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь зүгээр нэг дипломат уулзалт биш, харин хоёр орны ард түмнийг ойртуулах, хамтын ирээдүг зохицлоох том алхам байлаа. Яриа хэлцээний дүнгээр хоёр улсын төрийн тэргүүнээр найрсаг харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай Монгол-Тажикстан улсын хамтарсан мэдээллийг бид гаргалаа. Бид өнгөрсөн 30 жилийн ололт амжилттай дүгнэн хэлэлцэж, эх он жилүүдэд манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан бүхий салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцож, хамтын ажиллагааны хэдийн төлөв, замын зураглал, тэргүүлэх чиглэлүүд хамтдаа тодорхойлж чадсандаа баяртай байна. Хоёр улсын харилцаа холбоо яриа хэлэлцээ бүх шатанд ажил хэрэг болж байна. Харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжууд нэгдлээ. Худалдаа эдийн засгийн доктортой өсөлтийг хадгалах, ярилцсан зүйлсийг бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна. Бидний харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж бодит үр дүн гаргах болно. Манай улсын Монгол төрийн Төв Аз руу чиглэсэн гадаад бодлого амжилттай эрчтэй явагдаж байна. Айлчлалуудын үр дүнд байгуулагдсан эрх зүйн баримтчдыг одоо манай салбарын яамдууд, агентлагууд, хувийн хвшил, баялаг бүтээгчид маань бол одоо бүрэн дүүрэн ашиглаж харилцан ашигтай хамтын ажиллагааг зохицлох эрх зүйн болон улс төрийн дипломатын энэ одоо сайхан боломжууд бүрдэж байна гэж хэлж байна. Төв Азийн 5 улстай сүүлийн 3 жил маш идэвхтэй гадаад харилцааг явуулж ирлээ. За тэгээ харилцан төрийн өндөр түвшинд төрийн айлчлал хэрэгжүүлнэ гэдэг нь өөрөө энэ харилцааны хамгийн оргил хэсэг байдаг. Энэ маш олон жил хоёр талаасаа бэлддэг, судалдаг. За тэгээ хоёр ерөнхийлөгчийн түвшинд зурагдж байгаа нь хамтарсан тунхаглал, түвшин ахиулж байгаа хамтарсан мэдэгдэл, за зурагдж байгаа баримт өчгүүд бол цаашдаа хоёр орны харилцааг илүү хялбаршуулах, эрх зүйн боломжийг нь бүрдүүлж байгаагаар онцлог. Бүгд найрамдах Тажикстан улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өгөх Эмомали Рахмоноор найрсаг харилцаа олон талдах хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хамтарсан мэдээлэл гаргалаа. Айлчлалын хүрээнд харилцаа хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх 11 баримт бичигт гараа үсэг зурлаа. Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эрдэмтэн судлаачтай солиулсан. Сэргээ игдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станц байгуулах чиглэлээр идэвхтэй хамтрана. Тэрбум мод хөдөлгөөнийг Тажикстаны 2 тэрбум суулгад санаачлагтай уялдуулан хэрэгжүүлнэ. Хүнсний хангамж аюулгүй байдал хөдөлгөөнийг Тажикстаны хөдөө аж ахуйн доктортой хөгжлийн хөтөлбөр 2030 санаачлагтай уялдуулан хэрэгжүүлнэ. Цагаан галтай хөтөлбөрийн хүрээнд Тажикстаны ноос, ноолуур, хөвөн давуу үйлдвэрлэлийн салбартай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Өндөр уулын бүс дээр сарлаг үржүүлдэг ард юм. Одоо сарлагын тоо цөөхөн. Сарлагынхаа үйлдвэрлэлийн байдлыг, ашиг байдлыг сайжруулах төлөө Монгол улсаас сайн эцэг мал авах, үр хөврөл авах чиглэлээр бас санал тавьж байгаа. Энийг бид нар дэмжиж энэ чиглэлээр хамтран ажиллана. Монгол улсад заавал Монгол улс газар нутгийн далаад гарцгүй гэдээ хаагдчих биш. Харин эсрэгээр Төв Аз руу гарах болцоо. Ялангуяа мэдээлэл харилцаа болон технологийн компаниуд бол ямар нэгэн байдлаар одоо газар зүйн байдлаас үл хамааран гадагшаа экспортыг аутсорс хийх боломж нь байгаа. За сүүлийн одоо 4-5 жилийн хугацаанд манай гадаад харилцааны сэргэлтийн үр дүнд бол манай гадаад харилцаа бүс нутгийн тэнцвэрийг одоо ханх чиглэлд бол маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За энэний нэг тод жишээ нь бол Төв Азид чиглэсэн Монгол улсын гадаад бодлого дипломат үйл ажиллагаа бол маш эрчимтэй идэвхж байгаа явдал.
Тажикстан улс бол Төв Азийн далайд гарцгүй уул орхиг орн бөгөөд эдийн засаг нь хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай боловсруулах үйлдвэрлэлд тулгуурладаг. Монгол улсаас Тажикстан улс руу 2024 онд нийт 136 мянган $, экспорт хийснээс 132 мянган $, үнийн дүн бүхий, хонь ямааны мах экспортлж 71 мянган $, хүнсний бараа бүтээгдэхүүн болон тун хэлбэрт савлсан имийг Тажикстан улсаас импортлсон байна. Энэхүү ажил нь хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш төрийн тэргүүний анхны ажил болж байгаа юм. Аль жилийн хүрээнд хоёр талын 150 гаруй бизнес эрхлэгчид бизнес форумыг зохион байгуулж хамтын ажиллагааг эхлүүллээ. Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд ерөнхийлөгчийн тамгын газар гадаад харилцааны яам болон хоёр талын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран хоёр орны 150 гаруй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хөрөнгө оруулалт, худалдаа, хүнс хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ашигтай хамтрах боломж эрэлхийлэн Тажикстан Монголын бизнес форумыг зохион байгууллаа. За энэ хүү айлчил манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн баяжуулах нэгэн шинэ хуудсыг нээгээд зогсохгүй бүс нутаг олон улсын түвшинд цаашлах юм бол дэлхийн хэмжээнд энх тайван, аюулгүй байдал, тогтвортой нөхцөлийг бүрдүүлэхээс гадна харилцан ур ашигтай хамтын ажиллагааны хөгжлийг хурдсахад бас үнэтэй хувь нэмрийг оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаа. Манай хувийн хвшлийн баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид энэ бүс нутаг руу, Төв Азийн бүс нутаг, Төв Азиасаа цаашаа үргэлжлээд Европын холбоо, Америк нэгдсэн улс гэх бусад зах зээлүүд рүү бас нэвтэрж орох энэ боломжуудыг харж энэ ажлыг бол мэдээж гадаад бодлого, гадаад харилцааны хүрээнд хийж байгаа. Тажикстан болон Монголын бизнес эрхлэгчид хүнс хөдөө аж ахуйн салбарт их хамтарч ажиллах нь бол нэлээд амжилт олохоор байна. Яагаад гэх юм бол Монголоос ноос, ноодор, арь ширийг экспортлох боломжтой, бас махан бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой. За Тажикстанаас бол одоо жимс, хүнсний ногоо энэ бүгдийг бас харилцан импорт хийх бас боломж харагдаж байна. Төв Азийн энэ хөгжлийн бас гол үндэс бол аяр жуулчлал байгаа. Тэгээд очиж байгаа. Нөгөө талаас бол Монгол улсын ялангуяа төрийн сүүлийн бодлогод бол энэ Төв Азийг дахин өөрсөндөө нээх тийм бодлого явуулж байна. Ялангуяа Монгол улсын ерөнхийлөгчийн идэвхтэй олон улсын харилцааны үйл явцын дунд бол Төв Аз бол бид шинээр нээгдэж байгаа. Тэгэхээр Турк хэлт энэ том хамтын нийгэмлэгийг бас дотор бол Монгол улс нэвчиж орж өөрийнхөө худалдаа, эдийн засаг, бизнес, өөрийн соёлын дипломат бодлого, тийм хүмүүнлэгийн бодлогоо хэрэгжүүлэх нь онц чухал ач холбогдолтой. Энэ л энэ Монгол улсын тэрийн тэргүүний айлчилж чиглэж байна да. 7 жил татвараас чөлөөлж үйлдвэрүүдийг одоо өөрсдийн оршин тогтнох энэ одоо нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна. Одоо энэ бол одоо энэ Тажикстан улсын одоо сүүлийн одоо хурдтай эдийн засгийн хурдтай өсөж байгаа одоо гол point болов гэж бодож байна миний хувьд. Өнөөдөр ингээд төрийн тэргүүнтэйгээ төрийн айлчлал хийх гэдэг явж байна. Миний хувьд гэх юм бол энэ айлчлалаас хүлээж байгаа юм гэх юм бол хөрөнгө оруулалтын орчин ямар байдсан бол гэдгийг судлах, хоёр гэх юм бол бас ажлах хүч авах боломж юу вэ гэдгийг судлах. Яг л бас тэднэртэй харьцахад бас их боломжийн ижилхэн менталитеттэй байх гэж бодож байна. За энэ удаагийн айлчлал дээр бизнес эрхлэгчдийн зүгээс бидний хувьд бол нэлээд онцлогуудыг анхаарч харж байгаа. Сайн дурсгалуудыг хуваалцах зорилготойгоор энэ удаагийн бизнес аялалд хамрагдаад явж байна. Тажикстан улс нь дотоодын түүхийд нөөц боломжоо ашиглан усан цахилгаан станцаар дотоодын эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийн дийлэн хувийг бүрдүүлж байгаагаараа онцлог улс. Мөн тус улсын хөдөө аж ахуйн салбар нь эдийн засгийн тулгуур болж эрчимтэй өсөж байна. Мөн даавуу хувцас үйлдвэрлэлийн салбар өргөжин дотоодын хэрэглээ болон экспортын бүтээгдэхүүний төрөл нэмэгдэжээ.
Төрийн тэргүүний ажлын бизнес зочдын багт Монголын хүнс хөдөө аж ахуй, банк санхүү, уул уурхай, барилга, мэдээллийн технологи зэрэг салбарын 50 гаруй баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллөд багтсан бөгөөд бүгд найрамдах Тажикстан улсын үйлдвэрүүдээр танилцах баялаг бүтээгч бизнес аяллыг хийлээ. Бүгд найрамдах Тажикстан улсын Гөлстино Душанбе оюутлын үйлдвэр нь 1993 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд жилд 250 гаруй нэр төрлийн 2 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадалтай Тажикстаны аж үйлдвэрийн шинжилгэлийн бэлэг тэмдэг үйлдвэр юм. Энэ ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд манай хоёр орны хоорондын худалдааны бас салбар бол эрчимтэй хөгжих байх гэж үзэж байгаа. Тэгээд маш цэвэрхэн, цэгцтэй, бас худалдааны эргэлт нэлээд сайжирч байгаа. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ийм сайхан оронд одоо хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. Манай үйлдвэр бол 1933 онд байгуулсан Гөлстон Душанбе гэдэг оюутлын үйлдвэр байгаа. Энэ эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хувцсын оюутдаг байгаа. Тэгээд манайх бол Монгол улстай хамтарч ажиллах боломж гэдэг бол бид нэр хамтдаа туршлага солилцох бас хүсэлтэй байгаа. Добро пожаловать на наш канал. Тажикстан улсад одоо анхны Монголоос бизнес групп ирээд одоо бид ингээд Тажикстаны үйлдвэрлэлд танилцж явж байна. Энэ аятад маань их үдүнтэй болж байна. Тэргийг Тажикстаны эдийн засаг бол бас тодорхой хэмжээнд өсөж байгаа жилээс жил. Бид энэ зах зээлд Монголын бизнесмэнүүд бас тодорхой хэмжээнд зах зээлд нь орохоор болж ажиллаж байна. Мармари компани нь Тажикстаны хэмжээнд мах болон махан бүтээгдэхүүний иж бүрэн үйлдвэрлэлийн цогцлбор бөгөөд 2021 онд байгуулагдсан улсдаа тэргүүлэг чиглэлийн үйлдвэр юм. Дос үйлдвэр нь тэжээлийн үйлдвэр, махан болон досон бүтээгдэхүүний иж бүрэн кластер бий болгосон орчин үеийн тоног төхөөрөмж бүхий байгууламж юм. Бид Монгол улсаас Тажикстан улсад дасан зохицох чадвартай махны чиглэлийн тусгай үйлдвэрийн амьд үхрийг авчрах, махны чиглэлийн үйлдвэрүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа. Бидний хамтын ажиллагаа цаашид идэвхтэй өргөжлөнө гэдэгт итгэлтэй байна. Энэ улсын хувьд манай улсаас давуу нь болохоор одоо давтрын бодлогуудаар дэмжиж өгжээж нэг 5 жил 10 жилийн хугацаанд тухайн аж ахуй нэгж өсөж боёж босч ирж байна. Энэ одоо туршлагуудыг хэрэгжүүлэх юм бол Монгол улсад одоо хүнсээ өөрсдөө 100% шийдэх, хөнгөн үйлдвэр хувцас бас өөрсдөө 100% шийдэх юм боломжтой. Тэгээд өнөөдөр Мармари үйлдвэр дээр махны чиглэлийн үйлдвэр дээр бид бүхэн ирж танилцж байна. Ерөнхийлөгчийн айлчлалаар явсандаа энэ удаад маш их баяртай. Мөн дээрээс нь маш олон боломжуудыг бизнес эрхлэгчид болон арт иргэдэд ингэж бүрдүүлж өгч байгаад мөн маш их талархалтай байна. Үйлдвэрүүд маань энэ хасаабын тогтолцоог болон олон улсын одоо аясааг бол одоо нэвтрүүлсэн байгаа нь бол нэлээд сайшаалтай бөгөөд манай Монгол улсын хэмжээнд одоо бас мөн одоо энэ хасааб аясаагийн тогтолцоог нэвтрүүлсэн үйлдвэрүүд бол байдаг. Тэгэхээр цаашдаа бол энэ лаборатори хоорондын харьцуулсан шинжилгээнүүдийг хийх нэг стандартын одоо зорилго төвшүүлэх ийм шаардлага хэрэгцээ бол харагдаж байна. Сиёма үйлдвэр нь улсыг дэвшилтэй технологиор савлах, дотоодын зах зээл нийлүүлэх, томоохон экспортын төслүүдийг эхлүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж буй Тажикстаны ус ундааны үйлдвэрлэлийн тэргүүлэгч бизнесийн нэг юм. Жилд 33 сая литр ундаа ундны болон газтай усыг үйлдвэрлэдэг. Тажикстаны усны алкогольны ийм том үйлдвэр экспортын үйл ажиллагаа. Ялангуяа усны экспортын чиглэлээр бол Дубай руу, Европын орнууд руу, Франц, Унгар,
Австри гэдэг олон орнууд руу экспортлол хийж байна. Энэ нь бол одоо бүс нутгийн чиглэлээр маш одоо өргөн далайчтай үйл ажиллагаа явуулж байна. Энэ айлчлалын хүрээнд явж байгаа бизнесийнхэн бол маш олон үр өгөөжтэй бизнесийн шин санаануудыг авсан, за мөн экспортлох бүтээгдэхүүн үйлчилгээгээ одоо олсон ийм сайхан үр дүнтэй айлчлал болж байна гэж харж байна. Сибата санаа овт үйлдвэр нь орчин үеийн технологид суурилсан бүс нутгийн хэмжээнд нөлөө бүхий оюумд хувцсны үйлдвэр юм. 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус үйлдвэр орчин үеийн оюутны үйлдвэрлэлд ашигладаг бүх төрлийн техник, машин, багаж хэрэгсэл болон мэрэгжлийн ажлын хүчинтэй гэдгээрээ онцлог. Монгол Улсын ерөнхийлөгчийн Төв Азийн орнуудаар хийж байгаа айлчлалын хүрээнд одоо Монголын 40 гаруй компани төлөөлөл бас одоо Монголд хийдэг бизнесээ Төв Азийн орнуудад өргөжүүлэх талаар бас боломж олцыг судлаад ингээ явж байна. Манай энэ оюутлын үйлдвэр 8 жилийн өмнө байгуулагдсан. Тажикстан улсын хүчний байгууллагын 4 хувцсыг аядаг байгаа. Манай хоёр орны бизнес эрхлэгчдийн эв найрамдал нөхөрлөл хэл хязгаарыг мэдэхгүй учраас бидний харилцаа үрдийн үрд мандах болтугай гэж нөрөөж байна. Нүрейк усан цахилгаан станц 3015 мегаватт суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Тажикстан улсын нийт цахилгааны 70 гаруй хувийг хангадаг томоохон бүтээн байгуулалт юм. Тажикстаны усан цахилгаан станцууд үйлдвэрлэсэн цэвэр сэргээгдэх эрчим хүчийг бүс нутгийн орнуудад экспортлох стратегийг хэрэгжүүлж буй бөгөөд Каса 1000 төслийн хүрээнд Узбекистан, Афганистан, Пакистан зэрэг орнуудад эрчим хүчийг экспортлдог байна. Тажикстаны чулуун далангаар хийгдсэн хамгийн өндөр одоо 300 м өндөр далантай усан цахилгаан станц дээр манай бие бүрэлдэхүүн ирж танилцаад байна. За тус улс нь бол одоо өөрийнхөө эрчим хүчийг хангаад илүүдэл эрчим хүчээ экспортод гаргаад ингээд одоо эрчим хүчний салбарт бол бие бүрэн даасан ийм шийдэл гаргаад явж байгаа юм байна. Бизнес аяллалын группийн маань хүмүүсийн хамгийн сэтгэлийг татсан газруудын нэг бол энэ гайхамшигтай усан цахилгаан станц байна гэж би харж байна. Цэвэр органик байгаль, үүнээс гадна өндөр уулын хүч чадал, энэ гоё цэнгэг усны энергийг мэдэрч яваадаа үнэхээр баяртай байна. Байгалаас заяатсан усныхаа энергигээд шууд нөгөө цэвэр эрчим хүч болгоцсон. Тэгээд баг зардал байхгүй. Тэгээд энэ усан цахилгаан станц маш их олон давуу талтай л да. Ерөнхийлөгч хөрсөх парламентын доод танхимын дарга Эди Зодо Пайзалыг хүлээн авч уулзсан Шадар сайд Усмон Али, Усмон Зодогийн хамт Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа. Дус станц бүрэн хүчин чадлаараа ашиглалтанд орсноор жилд 17 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой бөгөөд зөвхөн дотоодын хэрэгцээг хангаа зогсохгүй. Бүс нутгийн бусад улсад эрчим хүч экспортлох чадвартай болно гэдгээрээ онцлог юм а. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын үндэсний урлагийн их театр бүрэн бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ толилуулж, морин хуурын болон бодоо зургийн үзэсгэлэнг бүгд найрамдаг Тажикстан улсын ард түмэнд сонирхоллоо. Ерөнхийлөгчийн энэхүү ажил нь зөвхөн төрийн хэмжээний үйл явдал бус, харин хоёр улсын ард түмнийг холбосон найрамдлын гүр, хамтын ирээдүйг бүтээх итгэл найдвар боллоо. Тажикстан болон Монгол улс нь газар зүйн байршлын хувьд далаад гарцгүй, байгаль цаг уурын нөхцөл, амьдралын хэв маягийн хувьд ижил төстэй зүйлс олонтой.
Энэ нь биднийг олон улсын давтсанд улам бүр ойртуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах эрхэм зорилгын илэрхийлэл болж байна. Ирээдүйд Монгол Тажикстаны харилцаа улам бүр өргөжж, хоёр талын ард түмний амьдралд томоохон өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн манай улсын ерөнхийлөгчийн Тажикстан улсад хийж байгаа анхны энэ төрлийн ажлын үр дүнд бол нийт 11 баримтчиг зурж энэхүү одоо хоёр орны харилцан ашигтай байж болох бүхий салбарыг одоо харилцан тохиролцсны үндсэн дээр гэр салбаруудад хамтарч ажиллах гэр хэлцээгүүд гарын суцруулах Төв Аз руу чиглэсэн манай улсын гадаад бодлого нэгдүгээр бүрэн бүтэн болж байна. Одоо цаашлаад энэхүү их зүүн баримт бичгүүдийн одоо суурин дээр хүн хоорондын харилцааг улам бүр хөгжүүлж харилцан ашигтай эдийн засаг, нийгмийн эдийн засгийн харилцааг тогтмолжуулан идэвхжүүлэх нь өөрөө чухал ач холбогдолтой байна.